Хөөе, ичээдийн орны ганжахлах санал авах байрны гадаа орно юм. За яагаад гэдгийг тайлбарлая заяа. Энэ жилийн сонгуулийн санал авах хуудас 2 өөр хуудас байгаа. Эхнийх нь болохоор нэр дэвшигтэй дугуулна, харин нөгөөх нь болохоор нам эрсдлүүдийг дугуулна. Хоёр маш чухал шийдвэр нэмээд дээрээс нь маш олон нэр дэвшигч нарыг дугуулах шаардлагатай учраас саналын хуудсыг бүглэх дундаж хугацаа зарим тохиолдолд 3 минут, бүр зарим туршилтууд дээр 8 минут хүртэл хугацаа өнгөрч байгаа. Инхээр асар их хугацаа зарцуулж байгаа учраас санаатай санамсаргүй байдлаар очир дараалал гэж асар их байна. За ийм учраас ялангуяа залуучуудыг хин хүнээс өмнө очиод саналаа өгөх уриалж байгаа гэсэн. Яг энэ уриалгалт маань бизнесүүд маш олноороо нэгдэж байгаа. Зарим бизнесүүд ажилчдад цалинтай ажил өгж байгаа. Харин CEO гэх мэтчлэн томоохон бизнесүүд үйл ажиллагаа болоод өөрсдийнхөө бүтээгдэхүүн үйлчлэгээгээр дэмжиж байгаа. CEO-гийн зүгээс 6 сарын 28-нд саналаа өгөөд ирсэн хүн болгонд бүх төрлийн американо кофего 50% хямдруулж байгаа юм байна. Ер нь ягаад энэ олон бизнесүүд, медиа компаниуд, инфлюенсерүүд биднийг өөрсдөө очиод саналаа өгөөч гэдгийг уриалаад урамшуулад байдаг гэхлээр бидний энэ сонгуульд үзүүлж байгаа нөлөө бол асар их. 18-аас 40 насныхны бага эрсдэлтэй байхтай хүртэл өгж байгаа саналын тоо 40-оос дээш насныхны илүү өндөр эрсдэлтэй байхтай өгж байгаа саналын тооноос их учраас бидний санал илүү хүчтэй, илүү жин дардаг учраас биднийг заавал очиж саналаа өгөөч. Бид өөрсдөө л энэ сонгуулийн үр дүн шийдэх хэмжээний хүчтэй юм аа. Бидний 7-оор хурундал тэр хүч, тэр тэмцэл хийх чадвар байгаа юм а гэдгийг л ойлгуулах гад хичээгээд байдаг гэсэн. За ингээд өөрсдөө сонголтоо хийгээд CEO ороод байна шүү дээ.